Хүмүүн биеийг олж энэ хорвоод мэдлэнэ гэдэг өнгөрсөн одоо ирээдүй 3 цагийн хэлхээсэнд алдаа оноо амжилт бүтээлийн үргэлжлэл болдог их хувь заяа буй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг Монгол сайхан зүрэг бий. Энэ үгний утгыг тайлж, учрыг нь чангалж яваа ийм нэгэн түүх. Эглэхэн амьдрал дундаас өсч өндийн өнөө цагийн хүртэл шаргуу хөдөлмөрлөж өөрийн түүхийг бичиж яваа хүн бол Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Хорондоо Лувсандоржийн Чулуунбаатар. 1961 онд Лувсандор чимээх айлд 7 дахь нуган үрн болж мэндэлсэн. Түүний аав Лувсандорж Завхан аймгийн Алдархан суманд төрж өсөн жолооч мэргэжлийг эзэмшин нийслэл хотод ажиллаж хөдөлмөрлөн улс орныхоо хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Түүний ээж Дэндвийн Бадамханд Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул цэцэрлэгийн асрагчаар олон жил ажилласан хүн. Мятвын Лувсандорж Дэндвийн Бадамхан тэмээх хоёрхан биеийг 11 болгон хувааж үр хүүхдээ бусдаас дутуугүй мэргэжил боловсралтай болгосон. Миний аавыг Мятвын Лувсандорж гэдэг юм аа. Миний аав бол одоо Завхан аймгийн Алдархан сумын Яруугийн хүрээнд төрсэн ийм хүн байсан. Тэгээ миний ээж бол Төв аймгийн Сэргэлэн сумын Дэндвийн Бадамхан гэдэг энэ нэмэгтэйтэй ханилж суугаад 11 хүүхэд төрүүлсэн байдгийг. Тэгээ миний аав бол жолооч хүн. Ээж бол одоо залуу лондон насндаа бол асрагч багш, цэцэрлэгийн асрагч багш. Дараа нь одоо сүүлд бол төрөлх урлагийн сургуульд одоо жижүүр хийж агаад ингээл одоо тэтгэвэр чөлөөндөө гарсан ийм хоёр буурал байгаа. Одоо хоёулаа тэнгэрийн оронд хүүгээ хараад тэгээ миний хүү одоо ингээ явж байгаа юм байна гэд одоо хүүгээрээ бахархаж байгаа баха гэж би бодож байна. Мятв гэдэг овгийг бол бид нэр аавынхаа одоо ааваар нь овгсон. За би бол өөрөө 3 ахтай, 3 эгчтэй, доороо 4 дүүтэй, айлын 7 дахь хүн байхгүй юу? Тэгээ одоо бага нас минь бол аав ээжийнхаа гар дээр ингэж өсөж торнож 3 ахыхаа одоо асрамж 3 ахыхаа одоо бас хатуу хөтөө гарыг л үзэж тэдний одоо буулганд орол явсан хүн шүү дээ. Нэг нөгөөлөхөд бидний үе чинь бол одоо ахан дүүгээ сургадаг, эгчин дүүдээ сургаал айлддаг ийм л сайхан нийгэмд амьдарчээл. Багийн хөдөлгөөнтэй дэггүй шархуу 1969 онд Монгол улсын ууган сургууль 3 дугаар сургуулийн 1-ийн А ангийн сурагч боллоо. 10 жил тохоо нийлүүлэн суусан ангийн андууд жигүүрээ дэлгэн зүгүр ниссэн ч гэлээ хизээч нэгнээ мартахгүй нандин дурсамжийг бүтээсэн байдаг. 46 жил өнгөрсөн ч хүүхэд ахын жаахан төрхөөр нэгнээ санаж насан багын дурсамж сэтгэлийн гүнд хадгалагдан үлджээ. Хаан спорт, урдаг, хөгжмийн арга хэмжээ тэмцээн болно. Тэнд Чулуунбаатар л гүйж явна. Сахилгагүй хөдөлгөөнтэй хүүхэд байсан ч гэлээ зөв сахилгагүй хүүхэд байсан хэмээн багш нь бахархаж суув. Нэг аагаас 10-ын А хүртэл амьдралын зам хөдөлсөн багш нь Монгол улсын гавьяат багш, физик математикийн хэмээн алдарсан Дөрцөрөн багш. Энэ эрхэм багшийн гавьяа зүтгэлээр олон шавнар нь хүсэл мөрөөдлийнхөө үзүүрээс атхан авсан дамжиггүй. За би 1969 онд Монгол улсын хамгийн ууган сургууль нийслэлийн 3 дугаар 10 жилийн 1-ийн А ингээд одоо элсэн суралцжээлаа. Ингээд 1-ийн А-гаас 10-ийн А-ын хүртлээр 1969-с 79 онд энэ сургуулийг төгссөн. Бага ангийн багш маань бол дарс үр ингээд нэг сайхан эмэгтэй багш байлаа. Үнэхээр одоо ээжийн сэтгэл шиг сэтгэл гаргаж бид нарыг хүүхчгээ хайрладаг ийм сайхан багш байсан. Бидний үе чинь тэгэл 5 дугаар ангид ороод ахлах ангид орлоо гэж ангийн багш солигддог. Энэ үед бол Монгол одоо физикийн багш Дөрцөрөн багш маань манай ангийг дааж ажилласан. Ингээд бид нарыг 10-ын А төгсөхөд манай Дөрцөрөн багш маань ангийн багшаар ажиллаж байлаа. Манай багш бол одоо маш их тийм одоо шаргуу, дайчин маш их хөдөлмөрч ийм хүн байсан. Манай ангийг бол одоо сургуулийн шилдэг анги болгосон. Спорт урлагаараа 10 А шиг одоо ийм одоо
мундаг анги байгаагүй. Манай сургуулийн бүгд мэднэ. Сургуулаа бол сурлага, тэгээд спорт, урлаг бүхэл талаараа манай анги дандаа манлайлдаг. 1979 онд 10 дугаар ангийг 40 хүүхэд төгсгöd 34 нь одоо дээд сургуульд орсон байдаг шүү дээ. Тэгэхээр одоо энэ багшийн хөдөлмөр ямар их одоо өр өгөөчтэй байсан. Тэр үед хүүхдийн төлөө гэдэг одоо сэтгэл бол үнэхээр агуу байсан байна гэдгийг одоо би энэ наснаасаа эргэж харахад одоо үнэхээр багталтай санагддаг. Хүн өөрийгөө хөгжүүлнэ гэдэг бол мундаг сайхан байд юм байна. Тэрний үлгэршээл манай Чулуунбаатартай. Одоо бие бол дээр мундаг сайхан. Дуу хоолой сайд. Бүр авьяас нь улам нэмэгц. Одоо манай ангийн сан баритон хоолой дуучны нэг шид Чулуунбаатарч. Тэгэхэд бол манай анги бол сурлах хүмүүжлэр бол сургуулийн тэргүүний ангиар 3 удаа шалгарч байна. За Чулуунбаатарын хувьд бол за би илхий санаж байна. 7 дугаар ангид байхад санаж байна. Хамт ингээ зогсоод ерөөс цээжээр шүд математикийн багш бодлого хэлээд за хэн хурдан бодож хариугаа хэлэх вэ гэд хамгийн дөрөв Чулуунбаатар гаргаад хариугаа хэлж ирсэн юм да. Зөв хариу хэлж ирсэн. Би тэгээ өөрт нь ч хэлдэг, нүхт нь ч хэлэх дуртай баг. Хүний сайныг дурдна гэдэг чинь бахархал байд. Манай хурдан бодлтын авраг. Анх л 1969 оны 9 сарын 1-нд 1-р ангид орж энэ сургуулийн босхийг анх алхаж нэг анги болцоож явсан хүүхдүүд одоо бүгд өнөөдөр цуглаад бүх дурсамж хүүхэд насны сайхан үйл явдлаас хэрэгж байгаад баяртай байна. Энэ бүхнийг цуглуулах шаардлага болсон гэх юм уу? Чулуунбаатартаа их талархаж баярлж байна. Дунд ангид ороод нэг 4-5 хүүгүүд бүр онцгой их идэвхтэй хичээлд их сайн шамдаад ингээл явж исэн хүүхдүүдийн маань одоо нэг нь бол манай Чулуунбаатар байгаа юм. Тэр үед чинь одоо гол хичээлүүд болох айлгар, геометр, тэгэл хим, шугам зураг гэх мэтлэн одоо тэр үеийн тухайн нэлээд хүнд хичээлүүдэд их сайн. Одоо жоохон хоцорсон ойлгоогүй юм а багштай их тулж ажиллана. Очоод ойлгоод ингээд самбаачлаад мэдээд авчна. Тэгээд тэр нь бол багасаа манай чукад бол тэр нэг сурах, тэгээд нэг өөрөө бие дааж ингэж зүтгэх одоо юмны арга гарахын төлөө тэр их хүч чармаал тавьдаг тэр зам бол тэр багт нь сууж исэн юм байна гэж одоо ойлгож байна. Манай ангийн Чулуунбаатарууд их жоохон хөдөлгөөнтэй хүүхэд хэдийгээр байсан боловч их спортлог, нийтлэг, анги хамт олонтойгоо их найрсаг харилцаатай. Манай ангийнхан чинь мундаг штэ. Тэгэл тэднэр дотроо бол нэг хойно орчихгүй, төрөнд нь гарчихгүй. Тэгэл ингээд сайхан сураад төгссөн. 10 дугаар ангийг төгсгöd манай одоо тэр үед чинь дундаж оноо гэж гаргадаг байлаа. Тэр үед миний дундаж оноо 431 одоо баалыг ингээд авчихсан. Тэгэхээр сурлагаараа бол гайгүй дийсэн байгаа. Ер нь хөдөлгөөнтэй гэдэг хүүхдийн тоонд орно л доо. Тэгэхээр хөдөлгөөнтэй гэдэг бол сөрөг талаас нь ойлгох хэрэггүй юм байна шүү дээ. Хөдөлгөөнтэй гэдэг чинь бол цоо сэргэлэн гэдэг талаас нь ойлгох хэрэгтэй байгаа юм. Тэр жил миний нэг ахмад төвсгч надад сууж ирсэн. Манай ингээд ер нь хамгийн сахилахгүй хэм байсан болоо гэж. Би тэгээ хариулах тул. Ер нь хүүхэд бол бүгдээрээ сахилахгүй байдаг шүү дээ. Энэ бол цоо сэргэлэн байдаг гэсэн. Тэрнээс муу юм хийдэг гэсэн утгаар ойлгож болох. Тэр Чулуунбаатар л ийм л одоо цоо сэргэлэн нэлээд хөдөлгөөнтэй авхай самбаатай ийм хүүхэд байсан санаж байна. Ойхон түргэн сэтгэдэг ийм хүүхэд байсан.